За өнөөдөр бүгдээрээ yeast, yeast буюу дрожны одоо хөрөнгөний муу гэж бас нэрлэдэг байдаг тийм ээ. За тэрэн доторх агуулгадж байгаа catalase enzyme буюу каталаза энзим болон is the catalase enzyme and substrate concentration буюу субстратын концентрац гэсэн ийм хичээлийн тухай үзэхнэ. За өнөөдрийн хичээлийн түлхүүрөг нийтдээ 6 түлхүүрөгтэй. За enzyme гэж тийм ээ. За enzyme гэдэг чинь юу гэсэн үг вэ? Монголоор юу гэж орчуулагддаг вэ? Энзим гэж орчуулагдаад байгаа тийм. Хурцсуур гэсэн бас утгатай зүйтэй энзим. За substrate гэж. Substrate чи юу вэ? Субстрат буюу их бодис гэсэн үг шүү дээ. Холбогдож байгаа тухайн уралд орж байгаа бодис баггүй юу? За catalase гэдэг нь болохоор угаасаа каталаза энзим тийм. Өнөөдрийн бидний судлах гээд байгаа урвал маань ердөөсөө юу юм бэ гэхээр hydrogen peroxide буюу ус төрөгчийн хит эсэл байна тийм ээ. За тэгэхээр энэ каталитик урвалыг болвол бид нар өндөр судлах гэж байгаа гэсэн үг байна. Одоо дэвшүүлсэн таамаглалыг шалгах арга нь юу вэ? Туршиж үзэх ёстой гэсэн үг байна тийм ээ. За хэдүүлээ энэ урвалыг явуулахын тулд эхлээд туршилтынхаа дарааллыг сайн тогтоогоод авчий. За тэгээ тэрийг хромбук дээрээ нэг багийн одоо хүн болгон тусдаа тэмдэглэчээд нэг л хромбукээ ширээн дээрээ үлдээд бусдын төрөөр ачгасаа. За хэдүүлээ урвалынхаа дарааллыг бичээд авчий. Эхлээд 5 мл 10% истийн уусамлаасаа хийн. Нэгдүгээрт концентрац багаасаа их рүү явна. Хоёрдугаарт байна штэ тийм ээ. Энэ дрожийг авсан нөгөө пипетиг байгаа штэ. Маш сайн усаар зайлжиж H2O2 аваарай. За хинэн тодорхой тэмдэглэсэн мөлий? Тэгэхээр бүгдийн 5 зөв. Гэхдээ юу чи ганцаар хийхгүй бас багийнхаа бус тгшүүдээр хийлээ шүү зэ. 5 мл гэхээр чинь одоо 1 2 3 4 5. За хүн болгоно өөрөө өөртөө оролцоод хийн шүү. Ганцаараа хийхгүй. Одоо та нар 2 дахь гишүүн авч байгаа юм те. За. Тоогоо өөр лүгээ харуулна тийм ээ. За. Одоо ингээд чинь бэлэн байгаа юу? бүгдийн нийт. Үгүй нөгөө шум. За тэгвэл нэгдүгээр субстратын концентрац. За хоёрдугаарт нь болохоор нийт эзэлхүүн буюу хөөсний хэмжээг сантиметраар бичээд Google Sheet дээр графика байгуулад эдүү пэйж дээр над руу явуулъя. За нэгдүгээр баг 1% дээр хэдэн хувь гарснаа хэлээрэй. За 2.8. За хоёрдугаар баг. За 2.8. Хувь болгон дээрээ дунджийг бодоод тэрийгээрээ график байгуулад гэртээ тэмдэглээд дэвтэр дээрээ хийгээд ирээрэй. За хичээл үтгэхдээ оролцсонд баярлалаа.